баримын орлого бол жилээс жилд нэг нэмэгдээд явсан байна. Эд мөрийн баримт гэдэг утгаараа цагдаагийн байгууллагаас хэрхэн энэ хэргийг шийдэгдсэн талаар хариу авч иж бид нарыг хүсдэг. 3-4 шарил цагдаад олж өгсөн. Учир хөдөлгөөр одоо ингээд амир өгсөн. Баранаас л амархаас л хэд одоо мал ингээд газар усгүй одоо баталж. Эсгэлүүд нь хийж яваад цуцсан. 1000 гаруй хүн төсөлцөө үзүүлснийг 468-ны хүн худалдаалах гэмтэрний хохирогч гэж тогтоогдсон байна. Яаж цаанаа вичрэл байгаа шүү дээ. 3 бууцсан байна. хэрвээ чи ихэр даврагууд би доош нь буулгаж байгаа. Энэ бол ингээд хараа. Үнээр шуулсан авсан мэдгэж байгаа. Штагууд ингээд үнээр харуулъя. Ийм амир. Нохоо ингээд шуулаад 25,000 төгрөг. Тэгэхээр өнөөдөр энэ төрд бол эзэн байхгүй. Ер нь Монгол төргөө ба. Эзэнгүү төрийн нэвтрүүлгийн 40 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрж байна. Эрхэм төрд эзэд бий. Эзэд байгаа хэрнээ эзэнгүүдж орхигдсон маш олон асуудлууд байгаа. Эзэнгүүдж орхигдсон асуудлууд байна гэдэг нь эзэнгүү төрийн эмнэлэг нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хүрсээр өгөх үг. За эзэнгүү төрийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүүхдэд ээлгүй Монгол гэсэн сэдвийн үргэлжлэл буюу 2 дугаар хэсгийг үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Эзэнгүү төрийн эмнэлэг дугаар номер 40. Хүүхдэд ээлгүй Монгол 2 дугаар хэсэг. Эзэнгүү төрийн эмнэлэг нэвтрүүлгийн төгсгөлд бид үзэгчдээс мессеж хэлбэрээр санамжлалыг авдаг. За өмнөх дугаар гарсны дараа хүүхдийн эмнэлгийн талаар та бүхэн нэвтрүүлгийг бэлдээч. гэж санал хүсээд ихэрсэн учраас бид энэхүү дүүргийн хүүхдийн эмнэлгүүдээр орж сурвалжлага бэлтгэсэн. За бидний ихний очисон газар бол Шухбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэг. За тэгээд энэ дээр бол бид тухайн эмнэлгийн харуултай нөхцөл байдлын талаар ярилцсан байгаа. Энэ чинь маань дор хурлын тал байж байгаа бол. Оо энэ чинь үү? Тий, хөөе. Одоо хүүхдээ ачаал бол тийм юм байна. Хогтол. Болж үгүй юм шиг. Хатгаа бол тийм юм шиг байна. Ихийг нь хатгаа гэж хэлж байна. Ихийг нь хатгаа гэж байна. Суулгын нь илүү цагаан ажиллаж. Тэрний хүчинд арай гайгүй байна. Чам хөдөлгөөн цохоогоос хотон хүнийг энэ ингээ ачаалаа үед ингээд очиж тарахынхаа оронд тэр цагдаагийн байгууллагад өгөөд цагдаагийн эрүүлжүүлсэн төлбөрийг аваад энэ одоо тэр ахин холбоо тайлбарлаж өгнө. Үн төлбөрөд 20-30 мянган төгрөг төсөлгийг хийж байгаа дуракод та хийж явахын хооронд өчтөө хүүхдүүдтэй хэлбэр шүү дээ. Энэ бас тийм ахин онцлог боосод байна. Бүх тас гэж байна. Албан тасалгааны цонхоо хот сайхан хараа Холгиж яваа хүмүүс хоосон би санаа Манайх ч одоо 2-3-4 давхртаа өгдөө шүү дээ. 2-3 давхар давхан пик дүүрсэн байгаа юу? Пик дүүр. Пик давхан ой ясаад байгаа юм чиг. Тэгээ одоо ийшээ бас нэмэлт тасаг нээсэн. Том хүний тасагтай талаад гаргаад хүүхдүүд авч шүү дээ. Үнэхээр хүүхдүүдийн төлөө үнэхээр анхаарал тавьж. Тэгэхэд ах нь одоо миний дүнд сурвалжлагч ах нь хэлээд байна. Чин мөнийг хэлж энэ 76 гишүүний орон сууц. Бууц бар ресторан барьж байгаа оронд энэ хөө тийм ээ. Энэ барилга 40 хэдэн жил болж байна. Яагаад нэг хүүхдийн эмнэлэг өргөдөл барьж болдгоо юм бэ? Яагаад болдгоо юм бэ? Тэр кодор таваад өглөө гаргах хүүхдээ гаргаад өглөө палаад дараад. Ийм юм яг миний хоо. За эзэнгүү төрийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Хүүхдийн эмнэлэг барих болохоор газар олддоггүй. Сургууль цэцэрлэг барихоор ч гэсэн газар олддоггүй. Тэгсэн ирнэ. Хотоос 20-30 км-ийн зайд шүү бүр. Хагасаа бүдэн цайдад ирж амрах зөвхөн газар нь энэ. За энэ хүний энэ эзний нэрийг бид нар дурдаад яах вэ? Ямар ч сан та бүхэнд харуулъя. Зүгээр л үзэгч та бүхнийг харьцуулаад нэг бодоосоо гэж утсан юм. Үүтэндээ ингээд нохоотой, нохооных нь үүртэй ингээд томор гинжилчихсэн. Хашааны хэмжээ, байшингийн энэ одоо нэг хашаан дотор хичнээн том үнэтэй сүндэрлсэн хаусууд барилгууд байгаа байхгүй хоёр дахь. Гаднах ингээд төмрөн сараалжин хашааг нь хар, блокн хашааг нь хар, хээ хуваарын хар. Өстө мөнгөөр үнэхээр зодож байгаа үстэй.
Тэгсэн хэрнээ эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих гэхээр ийм сэтгэлтэй хүн байдаггүй. Газар нь олддоггүй. Барья гэсэн чи чанаргүй барилга. Зүгээр л нүд хуурсан төдий. Ийм зүйл хийдэг. Үзэгч та бүхэндээ харьцуулаасаа гэж бодоод энийг хэлж байгаа. За Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн нэгдлийн хамгаалагч бол ийм хүү зүйлийг бол нэг тусаа нууцлж байгаад хийж орхисон. Үнэхээр үнэн бодит зүйл ийм байгаа учраас ахын хэлмээр байна гэж хэлсэн. Дараа нь одоо ажилгүй болсон ч одоо дүүрчтэй гэсэн зүйлийг ярьж байгаа. Гэхдээ арайч тийхгүй байх, бус хүмүүс л бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. За ингээд орой шөнө 12 цаг өнгөрсөөгөр ингээд хүүхдээ үзүүлчихэд нэг үнээр цувцтай эцэгчүүд ингээд их олноороо ирж үзүүлж байгаа юм да. Тэгээд Сүхбаатар дүүртөөсөө түргэний ганцхан хэрэг байдаг. Тийм учраас эцэгчүүд өөрсдөө хүнжид гудсаа гэрээсээ таксиг өнөөд автобус огсчихсон. Зарим нь хүүхдээ үзүүлчихэд алхаад ч явж байгаа жишээ хүртэл харагдаж байсан. Эмнэлгийн хүртээмж ийм л хүнд хэцүү байгаа талаар үзэгчид хэлсэн учраас бид ингээд энэ хүнийг төлөхийг хүргэж байгаа юм. Оцоор хамтдахгүй л тийм юм. Дуудлах гэсэн чи яаж ирэхгүй. Таун сэтж байгаа. Тийм. Ажилтг гараад. Ганцхан шиг байх. 5 жагсал дуудлах. Ганцхан машинтай хүртээмж үү. За тэгэхээр хвчлэн залуу гэрүүлүүд эхнэр нь ажилдаа явж байгаа бол одоо нөхөр нь харах жишээний, нөхөр нь ажилдаа бол эхнэр нь харах жишээний хэлээ ажиллаж ижний 5 төгрөг олох шаардлагатай байдаг. Гэтэл тэгээд нөгөө хүүхдний өвдөчгөөр хин нэг нь хардаг. Эдийн засгт ингээл хөрөлтөө эмнэлгийн хүртээмж нь муу эмнэлт нь хүртэл ор байхгүйгээл зарим нэгдэг ирээрээ хүртэл ингээл имжтүүлгээл буцаад явж байгаа жишээ харагдаж байсан. Шөнийн 12 цаг мөрж явахад бол ид ингээл эцэг эхчүүд өвчтөе хүүхдээ бариад ингээл ирж байгаа юм да. За энэ бол одоо Баян зүрх төвийн нэгдсэн эмнэлэг рүү очиж байгаа дүрс харагдаж байна. Энд бол үлээж байгаа үсэг юм байна. Тань тэр юм. Хандуу байна уу? Анадгүй нөө ор дасаг оргүй байгаа яа. За энэ Баян зүрх төвийн хүүхдийн эмнэлгийн эцэг эхчүүдийн хүлээлгийг өрөө гэж байгаа. Тэгээ бүр фигч гэсэн доор нь бүр ингээд кордон заасан дээр ингээд хэвччихсэн байсан. Ташаалч боломжгүй юм тий. Эцэг эхчүүд ташаа бол хүүхдээ хуурайлж нөхөхөөс хөдөлж байгаа. Өөр өсөлтөнд хийж байгаа. Тэгэл дуулаад хүнийгээр хний хүүхдээ үлээ. Айнийгээр тэрний эцэг болж байгаа. Та нар өстэй хэцүүхэн байдалд амьдарч байгаа шүү дээ. Одоо тэгээд хүүхдүүд итгэхгүй яах. Хүүхд эцэг хааж их хүн. Хэд хоног харж байна? Хамгийн дээд нь хэд хоног харж байна? Хүүхчөө өглөө тосус байгаа бох тий. Би өзөө мэдэр болчих. Сүндэрсэн хүмүүс ар гэрээсэн. Хүүхдүүдийг авч байгаа тэр эцэгчүүдийг юу юмстай бас тий. Цуг хөлтөл нэг орон дээр бол нэг хүүхдүүд бол нэг 3-4. Тэгээд 5 хүмүүс нь яаж байгаа. 5 хүмүүс нь орон дээр. Нэг орон дээр тусдаа л байна. Тийм л байна. Тэгээд одоо Улаанбаатарын цагаар бол тэг 57 мэд болж байна. Та бүхний бас нөрийг усалж байгаа бол суучлаарай. Гэхдээ нөхцөл байдал ямар байгаа гэж бид нараас төлөвлөрөө үзүүлэхийг зорж байгаа. Тэгээд төр засгаас бас энэ дээр анхаараасай л гэж хүсэж нэмэгдүүлээ гэж байгаа. Ер нь бол хүлээ авах нь бол ерөөсөө айгүй амар л. Хүүхдүүд бол асар их ирж байгаа. Тэгээд ихэнх нь хатгаа хүчил төрчин дутагдал дандаа л. Хүн дээрээ нөгөө хүн дэрхээс нь ирэхээр гэрээр юм чи тэгээд явуулдаг. Ачаалд угс дийлэхгүй. Нэг орон дээр бас 3-аас 3 хүртэл зай гарвал тэгээд аавна гэж тэгж байгаа. Тэгээ гэрээр имчдэгээ явуулна. Гэртээ очино. Угаасаа ханаа дүрээд хатгаарцсан хүүхдүүд байна. Тэгээд нөгөө тариа энэ тэрийг хийх гэж цагийн юунд багтчих чадахгүй. Энэ чинь хийж хүмүүс олдохгүй шүү дээ.
тэгжидэл хүндэрнэ. Тэгээд шууд хүрээд ирэнгүүт шууд сэхэр оруулж байгаа. Дээр бол 3 дахь хүүхдүүд нь бас хэцүү л байна. Маш шаллуулаа. Тэгэхээр нь бол ирсэн хүмүүс нь бол ихэнх нь тэгээд нэгэн хүндэрч хийж л ирж байгаа та. Тэгээд тэр хүүхэд мэдээж өвччхөр эцэг эхчүүдийн ажил алдагддаг тийм. Тэгээд бүгдээр л залуу хүмүүс юм ажиллаж хэднийг болохгүй тэгэхээр тийм болохгүй бүгд ирэл байж л шүү дээ. Тэгэл ажил төрлөл тэгэл хойшлж байгаа шүү дээ. Тэр бас тэг жам тэмүүг чинь мөнгө төрний асуудал гарч ирж шүү дээ. Албан тасалгааны цонхоо амьдрал сайхан гараана. Тэгээ хамгийн гол нь утаалах шүү юм дөө. Өнөөдөр ингээд хүлээгээ сууж байхад бол 3-аас 4 насны хүүхд байна байхгүй. Тэгээд тэгээс 3 насны орлох шүү. Пиг байлаа шүү дээ ингээд ерөөсөө. Хүлээгээ сууж явах ч мөн агаар нь үргэлцэн байна тий. Хэцүү харагч чинь утааны асуудал хэцүү шүү. Тэгээд дөнгөж төрсөн хүүхд чинь уусаа уушгаж байгаа хэцүү. Тэгээд утаа юм чинь. Бид чи ерөөсөө өдөр явж байгаа арай утаа өглөө зүгэн чаалт авч өгөх хэрэгцээ. Тийм байх чинь болж байгаа хөтлөө. Хүүхд хичээл өнөхөр их л байна. За үзэгчдээ энэ бол Яргаатын цуслан. За энэ бол одоо нөгөө улсын их хурлын гишүүд сайд дараа нарын одоо амралтын 2 өдрийг өнгөрөөдөг лагерийн байшин байдаг газар. Ийшээ бол харуул хамгаалттай. Бид нар гуугаа зүгээр дүрсийг авчаа. Хин хиний байшин бэ? Энэ ийм байшин дээр тэр тийм байшин дээр гэж гаргахгүй. Гэж хэлсэн боловч харуул хамгаалтын албаны дарга нь бидэнд шишээ ороод дүрс авч тийм байхгүй. Үгүй гэсэн хариултыг өглөө. Ядаж басан гээд нэг харж байгаа хүн юм ч гэсэн тий. Арай нэг удаа амтаад ч юм уу тий. Өнөөдөр шөнө гэж харж маш ажилдаа явж байгаа шүү дээ. Тиймэрхүү байдалтай хүн ч маш ажиллаа гэдэг бол бас нэг тий. Эсвэл ажлын байран дээр ч салгаж болно шүү дээ. Тэрнээс болоо. Ингээд хэцүү л юм байна. Ард түмнийх нь хүүхдүүд нь өвчнөдөө баригдаад ханиуд томондоо дарагдаад эмнэлгийн хүртээ хэмжин муу ямар байдалтайгаа үзэж таах хүн мэдж байгаа. Бид бол өнөөдөр харьцуултыг хий гэж үзсэн. Сэтгэл байх юм бол ямар зүйлийг хийж болдог. Гэвч энэ хүүхдэд зориулсан хүүхдийн төлөө өгсөн сэтгэлтэй хүмүүсийн нүдэнд харагдаж гарт баригдж байгаа ажил нь үнэхээр үр дүнгүй байна. Гэтэл эрхэм дарга нар нь хотын утаанаас сухтаад 2-3 өдөр энд ирж сайхан амардаг. Хүүхдүүдийн зовлон мэддэггүй. За мэдээж сайд дарга нарын хүүхдүүд гадаад дотоод руу яваад эмчилүүлчихдэг байх. Ардуудын хүүхдүүд бол яг энэ нэмлэгтэй шаваарлаад коридортоо хэвтэн эмчилүүлж байна. Чаас танагтал хэлдэг. Дугаас бол тодорхой юм дээр хитгэн юм гуйж орж байгаа. Ямар ажил төрлийн олоодог гэж хэлсэн чинь бүгдээр чадхаараа олоод хийж тэмдэг. Гуйж байгаа юм сургууль цэцэрлэг ганц 2 эмнэлэг гэж төрх эмнэлэг. Нэг жоох эмнэлгээ сайжруулаад томсгоод өгч. Өөр юм байхгүй зах. Арай л ор хэлхэн чи хэлхэн ортой нэг бүр умгар одоо хүүхдүүд хүчил төрсөн дутагдaltaа гэж ирсэн мөртлөө тэгээ дотор нь битүү бүгч юм. Тийм л ах чинь тэгээс тэрэн дээр нэг жоох анхаарат өгчихгүй. Арай л мөнгөтөн луун гайд нь лаа гайд нь манид падгүйч сургууль цэцэрлэгийн гадна талын хашаа байтугай ханийн зузаан нь ямар байдаг вэ үзэж таах мэдж байгаа. Тэгтэл зүгээр л энэ нэгэн жишээ хэлэхэд хотоос хор хүчин хөдөлмөрийн зайд шүү. Бага нэг баян хүний хагасаа бүтэн сайдэр ирж эрүүл агарт хамардаг газрынх нь гадна талын хашаа. Хитэн төв байна. За миний алганы хэмжээгээр бол 4 төв. Ийм зузаан. Харилцан адилгүй. Тэгтэл хүүхдэд төрх эмнэлгийн хүүхдийн эмнэлгийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муугүй юм уу? Манай хүүхдийн эмнэлэг биш үү? Манай айлгал хүүхдээ. Асуугаа хахад явах юм тий? Нөгөө айлгал гэрт манай баян гол хүүхдийн эмнэлэг байдгүй шүү дээ. Тэгээд тийшээгээд яваад энэ дээр л гэрт шүү дээ. Тэгээд үлдүүлсэн байна уу? Үлдүүлсэн. Хэдээ үлдүүлсэн? Өнөөдөр. Тэгээд хэрэгжих юм уу? Тэгсэн үедээ баян голны нийлсийг хийж байгаа юм болов уу? Гүү сонгоо ахын дээр. Баян голноос юм хүүхдийн юм байдаг үү те? Нэг 30 эмнэлэг байдаг. Тэгээд хороо. Албан тасалгааны цонхоо амьдрал сайхан гараана. Тэгээд энэ шинэ жилээр үр хэмжлэн хүүхдүүдийн баяр. Гэтэл хүүхдүүдээ томчууд маань юу хийж бүтээчээл яаж баярлуулж байна гэдэг дээр л бид дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байгаа. Ялангуяа төр засгийн эрхмүүд хүүхдүүдийнхээ төлөө улс оронд
Монголын ирээдүй болж мэдлж байгаа үрсийнхаа төлөө юу хийж байгаа юм бэ? Тэгсэн хэрнээ 3 сая дахь хэрэгнээ үлгэдэж авна гэд их л гоё зүйл яриад байдаг. Үнэн чанартай хүүхдүүд нь эмнэлгийн хүртээмж юм уу ийм байхад 3 сая дахь хэрэгнээ үлгэдэж авнаа. Монголын үрс маш олон болтгоо гэж өрөөгөөд байгаа юм гэхээр яг бодит амьдрал дээр нийцэхгүй. Тэгээ энэ бүхнийг бас төр засгийн эрх хүмүүдэд харуулъя гэж зорьсон. За, Сөнгөөрийн дүүргийн нэгдсэн имлэг рүү явъя. Хүлээхтэр ингээс суучлаа хаан хүрээгээд өгнө. Ингээд тасралтгүй. Өглөө 8 хэлгээд өгч ирсэн. Одоо ингээ өнөөдрийн мэдээгээр 313. Их шүү дээ. Манайх ч өөрөө 165 оролтой 2 дахин. Одоо та хэд өөрсдөө авсан 3 давхрын бисүүл бол тэр чигээрээ битүү. Одоо энэ 2 давхрын нь одоо өнөөдрийн эхний хөвт ингээд дахиад дахиад бисүүл маань бисүүл маань дүүрэх хэмжээний болчтой. Өглөө босоход ингээд хүн битүү. Шатнаасаа наашаа та нар ууссан бас аргаан бараад хаалга руугаа оруулахгүй гээд ингээ албасаар хаалт тавьчаад уул нь тэр хэсэг маань бид хэдийн хүмүүстэй мэдээлэл олгодог, дээрэс нь уулзах тийм өрөөг нь бий болгодог тийм өрөө коридор хэсэг штэ. Тэгээ одоо ингээ хацаал ихтэй учраас заримдаа ингээ нэг орондор нэг айлын хүүхдүүдийг давхар 2 метр авах жишээ нэг байх. Тийм бэ. Одоо яалчгүй няраа ирж байгаа учраас коридороор нэг сартаа өгч гэсэн одоо коридороор шалмаар. Хадгалын процесс үлдээгээр тэгээд хагсаанд амраад бүдэн сайн ороод явчихдаг. Шүү дээ. Сайдууд бас ирж байна. Ер нь гишүүнүүд л ирдэг шүү дээ. Ботхоо гэсэн гараа бол. Уус гэр нь энд идэх ботхоо. Харин тийм билээ. Агаар салхинд байхгүй бол байж чаддгүй гээд өөрөө шөдөөний хүн гэл нэвтрүүлгээр хэлсэн жилээ. Ер нь ч тэгдэг л дээ. Ишээ зүгээр юунуудын төрсөнд авчих юм шалмж байхгүй. Өстэй баг. Оруулал өстэй алуулна шүү дээ. Алуулах. За ихэнх гишүүд маань ингээ хотын утаанаас зуглаж байгаа бол хүүхдүүд маань ингээ ханиалгаад эмнэлгийн орондоо хитэж байгаа юм. За тэгээд энэ яргаатын туслан явуулцал ингээл нэг нохонд гэхэд одоо 2 сая 500 мянган төгрөг нийлээд ингээл 5 сая төгрөгийн тийм үнэтэй нохоонуудаар ингээд хамгаалуулаад байж байгаа жишээ байна. Тэгтэл хүүхдүүд нь ингээд уйлаад энэ ор байхгүй газар шалан дээр ингээд өвчнөдөө өрчихсөн. Ингээд хэвтэж байна. Тийм ч үгүй төрлийн төлөвлөгийг энэ удаад хацуусан төлөвлөлтүүдийг илүү зөвшөөрөх хүргэе гэж зорьсон юм. Газрын баялагтай хэрнээ хүүхдийн эмнэлэг сургууль цэцэрлэгч барих боломж нөхцөл муутай манай орн шиг юм орн бол байдаг бох. Тийм ч бас ингээд цусны хот авттай хүүхдүүдэд эмнэлэг барьж өгсөн хүн бол энэ ажаа гэгэнтэн гадаадад амьдарч байгаа иргэдээ сандуут тусламж гуйж байгаа ямар ч эмнэлэг бариад өчгсөн. За одоо бол ингээд хүүхдийн эмнэлгүүдийн хүрэлцээ маш муу хад хуучин соёл спорт аяж жуулчлалын яамны барилгыг эмнэлэг болгоно. Эмнэлэг болгож тогтчуулнаа засвар хийнэ гэж байгаа. Тэр бол одоо нүглийнүүдийн гурлаар хуурж байгаа нэг жишээ гэдэг бол хүмүүс хэлж байгаа. Тийм ч учраас улсын хурлын гишүүн баяр сайхан хүртэл өөрөө ивч мэрэгжилтэй тийм ч бас энэ засгийн газрын 10 дугаар байрыг бол эмнэлэг болгох нь буруу. За өмнө одоо эмнэлгийн зөвлөлтөд барьжсэн барилгыг цагдаагийн одоо ойвс болох гэдэг байгаа. Тэрийг бол одоо харин эмнэлэг хэлбэрээр ажиллуулах нь зөв гэсэн зүйлийг бол яриад ингээд Монгол улсын ерөнхий сайд Чиндийн сайхан мэдээлэл хүртэл ингээд албан шаардлага хүртэл хөрвүүлсэн. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр хуучин барилгад эмнэлэг болгож ингэж ард иргэдийгээ тайвшруулах биш. Харин ч шинээр ус ингээд хүүхдүүдтэй эмнэлэг барьж өгвөл яах юм бэ гэдэг санааг л одоо бид хүргэх гээд байгаа. Тийм ч бас эзэнгүү төрийн эмнэлгүүд телевизүүдээр олон давтагдж байгаа энэ хүүхдийн эмнэлгийн асуудлыг бүх эмнэлгүүдээр нь очиж нөхцөл байдалтай ингэж танилцаж шүн өрөөгөр ямар байдгийг гэдгийг хүртэл харуулж байгаа. За хуучнаар Монгол Ардын хувьсгалт нам одоо бол Монгол Ардын нам болчихсон. Монгол Ардын намын удирдлагууд тухай үед яаж яасан бэ гэхээр өвлийн үлрэлт ч үсгсэн намынхан байрыг бариад дуусгаж чадчихсан. Тэгэхэд хүүхдийн эмнэлэг сургууль цэцэрлэгийг бол тэгж чадахгүй байгаа. Яагаад тэгэхээр одоо та бүхэнд бол дүүрчлэг гарна. Монгол Ардын хувьсгалт намын шинэ байрны барилгын ажил өвл зогсохгүй гэдэг. Одоо бол Монгол Ардын нам үнэхээр сайхан барилга сүндэрлэн боссон. Өвлийн төвшөд одоо ингээд нөгөө цемент бетон гэдэг үнэтэй техник технологи ашиглаж байгаа намынхан норгол тэрбум хандуулж байгаа ингээд ямар ч барилга байшингаа бол сайхан тусгай техникийн ордон гол босчихсон. Одоогийн шадар сайд хөлсөх бол тухайд намын дарга байсан. Тэгэд юу гэж хэлэх гээд байна гэхээр
Имлэгийг, сургуулийг, цэцэрлэгийг энэ технологиор барьж чаддаг болмоор байна. Зөвхөн намын байрыг биш, ард олон түмний хүсэл шаардлага их төвлөрж байгаа сургууль цэцэрлэг имлэгийн хүртээмж муухад хуучин барилгыг нэг төр зүр зассан болоод имлэг болох биш, шинээр ингэж хүүхдийн имлэг сургууль цэцэрлэг барьж ивэл яасан бэ гэдэг зүйлийг л эзэнгүү төрийн имлэг онцлоод байгаа юм. За гэхдээ бас одоо болоод байгаа тэр саяын спорт аяж үйлчлэлийн яамны барилгыг хүүхдийн имлэгээр нь ажилуулсан зөв. Яг гэвэл энэ хүүхдийн имлэгийн хүлцээ хангамж маш муу байна. Тэгэд харин дараагийн удаа имлэг барилгыг өнгөрчихгүй гэсэн бас иргэдийн хардлага бас байгаа юм. Юу энэ хүүхдүүд ингээд танай түрээд хатгаа тусчихсан. Тэгэд ор баах өөрсдөө гэрээсээ ингээд хөнжил гуцаа ачаал энэ сонгон хайрхан дүүргийн нэгдсэн имлэг дээр болж байгаа дүр зурх ингээд эцэгчүүд хүүхдэд хийвэл ихтэй эмэгтэйчүүд байгаа юм да ингээд нөгөө ихсэн хүүхдэд үр харамг гэчихээр ингээд хүүхдэд өвчин туссан байх мөртлөө ингээд хажууд нь байн гож идэг. Ийм хөл дүр зурхтай. Тэгээд тэл одоо ингээд паркийн газрын чөлөөл парк авраа гэж ингээд хүүхдүүд хүртэл ингээд лооцсон барайл явж исэн. Паркийн газар нь харамсалтай том офис болчихсон, офисын барилга болчихсон. Тэнд бол хүүхдтэй холбоотой сургууль, цэцэрлэг, имлэг юу ч баригдаагүй. За тухайн газрыг эзэмшигч одоо улсын хурлын гишүүн Наранхүү бол яаж юм гэхээр Дүнжин гар худалдааны төв Нарандуул захын урд байрлсан. Тэгэл ингээ Rolls-Royce гал тэр бом дөрөвний үнэтэй 4 машинаараа хүртэл гангараал гадаадынханд гайхагдж байгаад имлэгийн хүртээмж нь юм байна. За мөн долларын тэр бомтонгууд Монголоос төрлөө. Гэтэл тэр долларын тэр бомтонгууд маань хүүхдэд зориулсан ямар буйны үйл ажиллагаа хийж улс орноо хөгжүүлүү гэдэг нь бас их сонин. Гэтэл хүүхдүүд нь ингээд имлэгийн хүртээмж муу үнэхээр өвдөлттэй хараад үнэхээр нүд шимширж байсан. Эзэнгүү төрийн имлэг төрлөг энэ сэдвийг бусад хэлүүдээр гарсан ч гэсэн үнэхээр тулгамдсан асуудал учраас ингээд дахин онцолж байгаа. Эцэгчүүд бидэнд маш их итгэл хүрээлгсэн. Та бүхэн энийг л сайхан дэлгэрэнгүй сайхан сурвалжлаад гэсэн учраас бид бүх имлгүүдээр явж үзэгч та бүхэндээ бодит дүр зургийг ингээд үзүүлж байгаа юм. Харамсалтай зарим эцэгчүүд дүр зуршлыг хийж байгааг мэдээгүй. Үнэхээр нөхцөл байдал ийм байгаа юм чи юунаас ичих юм бэ? Төр засгийн удирдлагууд нь ийм байгаад иргэд яаж юунаас ичих юм бэ? Албан тасалгааны цонхоо амьдрал сайхан гараа. Албан тасалгааны цонхоо амьдрал сайхан гараа. Одоо энэ жил чинь бас ингээл бас л ногоон улсанд төсөөллөө гэж яригдаа л байгаа. Ууд тараах мөнгөөрөө хүүхдийн имлэг барьчихвал яасан бэ гэсэн олон нийтийн хүсэл эрмэлзэл шаардлага бол онлайн ертөнцөөр бол их явагдаж байгаа. Гэхдээ энэ биелэх үгүй нь одоо үнэхээр бүрхэг он гараад юу ч үүслэж болно. За миний хоо ярьж наад хуцаа наана ингэ хөнцөлөө гэж юм. Ингээ хөнцөлөө дэрч. Миний бодлоо жоохоо. Жаарч гэдэг бичүүлсэн. Гаргаал нэмэргүй тийм. Нэмэргүй гаргаал ингээд татчих чам. Уучтай чи гаргаал эргээл татчих чам. А? Яг чам. Ямар ч тэнэг авчихтаас яах вэ? Чонын бэлтрэг хадан гэртэй байгаа. Тарганы мөндөл нүхэн гэртэй байгаа. Загсны төс усан гэртэй байгаа. Хүний хүүхэд харин ямар гэртэй байгаа талаар үзэж та бүхэн дор өрнө. Нэг бодно үз. Нарны сан хүүхдийн хүслийг нандин дэдли. Хүний орчинд жаргалын мулаг хүүхэд насан хайрлаа. Хүний орчинд жаргалын мулаг хүүхэд насан хайрлаа. Эрхэм төрд эзэдвээ. Эзэд байгаа хэрнээ эзэнгүүдж орхигдсон маш олон асуудлууд байгаа. Эзэнгүүдж орхигдсон асуудлууд байна гэдэг нь эзэнгүү төрийн эмэл төвлөрөлт үзэгч та хүндээ хүрсээр нэг сүг. Чихтэй хэрнэн иргэдийн үгийг сонсхийг хүсдэггүй. Нүдтэй хэрнэн иргэдийн зовлонг харахыг хүсдэггүй. Тэр юу вэ? Энэ бол эзэнгүү төрийн эмгэнэл. За бидэнд бол үзэгчд нэвтрүүлгийн төгсгөд гарч байгаа утаснаар маш олон санал хүсэлтүүдийг хүргэж байгаа. Дарга нарын буруутай үйлдэлд хэрхэн хохирж байгаа. Гэт үнэхээр тулгамдсан асуудлуудыг хүргэж байгаа. Эзэнгүү төрийн нэвтрүүлэг цаашдынхаа дугаараар үзэгч та бүхэнд илүү сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болно. За энэ удаагийн дугаарыг хүргэсний учир юу гэхээр
Шинэ он гарах гэж байна. Шинэ он гарах гэж байна гэдээ хүн хөөрцөгдөж байна. Дарга нар нь хийсэн бүтээсэн ажлаа тайлгнаж байна. Хүүхдийн төлөө юу хийж үтээв? Шинэ оноор хүүхдүүдэд хэрхэн яаж баярлуулав улс орн маань? Монгол долларын тэрбум утгангуу төрлөө тэгсэн гэрнээ төр хэмлэг, сургууль цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг хүртээмж нь муу хуучин барилгаа хүүхдийн эмнэлэг болгоод нүглийнүүдийг гурлаар хуураад арай ч үгүйс түр аргалж байна. Тийм ч бас бид эзэнгүү төрийн эмнэлэг төрлөгийнхаа энэ удаагийн дөрөв хүүхдэд дэйлгүй Монгол гэсэн сэдвийг онцлсан юм а. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Эзэдтэй хэрнээ эзэнгүй мэт байгаа эрхэм төрд гүн эмгэнэл илэрхийлье. Үргэлжлэл бий.